Уулгалаа аврын хөдөлгөөн туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар хуралдаж шийдвэрлэх байсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан байна. Сайн байцгаана үзэгчдээ мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Батхүрлийн Цэрэн лам ажиллаж байна. Анхаарлаа хандуулна уу. Их цагаан сүлтийг санагдуулам хэлбэрээр бүтээсэн бүтээл Монгол туурхтны миний Монгол бичиг уралдааны тэргүүн байрыг эзэллээ. Туулын хурдны зам төслийг зогсоосноор манай улс өдөрт 110 сая төгрөгийн алдагдал хүлээж байна гэлээ. Улаан үдийн нисэх онгоцны буудлыг Монгол бичгээр чимсэн байна. Хүүхдийн урлан бүтээгдэхүүний сурагчдын бүтээлийг нээлттэй дуудлах худалдаагаар борлуулна. Хүсгэл аймгийн Эрдэнэбулган сум ойн төмөртэй байна. Түүнчлэн 29-өөс сэрүүснэ гэдэг мэдээлэл өглөө. Монгол туурхтны миний Монгол бичиг олон улсын 10 дахь уралдаан болж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн уралдаанд 750 гаруй хүн оролцжээ. Монгол туурхтны миний Монгол бичиг олон улсын уралдааныг бүтээлийн болон бичгийн гэсэн хоёр төрлөө зохион байгуулсан байна. Бүтээлийн төрөлд оролцогчид хорны арьс, торог, цаас, төмөр гişлэн олон зүйл дээр эзэн богжин цааны сургаал, мөн бурхны ном, эртний уран зохиол, яруу найргийн хэсгээс монгол бичгээр бичиж оролцсон байна. Энэ төрөлд нийслэлийн ерхий боловсролын 48 дахь сургуулийн 11 дөрөнгийн сурагч буян шигтрүүлсэн байна. Тэрээр эзэн богжин цааны сургаалыг цаасан дээр буулгахдаа түүний тахиж ирсэн их цагаан сүлдийг сануулам хэлбэрээр урлан бичжээ. Ийм бүтээлээрээ юуг харуулахыг зорьсон бэ гэхлээр Чингис хааны сургаал зарлиг гэдэг үгнээс шар өнгийг бэлэгдэж мөн 9 цагаан сүлдийг ингээд харуулахыг зорьсон байгаа. Хойч үедээ эхнэр хүн, нөхөр хүн, найз хүн, анд нөхөд ямар байх ёстой юм те тэрийг ингээд харуулж тэрийг ингээд бидэнд ингээд уламжлаж сургасан тийм байсан. Буян шиг энэ уралдаанд 2 жил дараалал оролцож байна. Эхний жил дэд байранд орсон бол энэ удаад инхүү тэргүүн байр эзэлжээ. Уралдаанд бурхан багшийн дөрвөний тухай сургаалыг монгол бичиг төрүүлсэн олонний сонирхлыг ихэд татж байлаа. Уг бүтээл тусгай барьж шалгарсан байна. Нэг номноос тэгээ харж агаад эмээгээс асууж агаад тэгээд хэлсэн. Тийм үү. Эмээ чи за энэ сургаалыг бичвэл илүү гойшоо зөвшөө юм тий. Ер нь бол тайлбар шалтгаануудыг бүгдийг ингээд 3 хэсэгт хуваагаад бичсэн гэсэн үг. Харин бичгийн уралдааныг насанд хүрэгчдийн мэрэгжлийн болон 9-10 дугаар анги, 11-12 дугаар анги гэсэн 4 ангилалд хувааж, оролцогчд тодорхой даалгавар өгч гүйцэтгүүлжээ. Бичгийн уралдаанд оролцогчдын алдаагүй зөв хичээнгүй цэвэр бичсэн болон уралдааны сэдвийн агуулга найруулгын бүтэц, зөв бичгийн чадвар, сонгодог монгол бичгийн хичээнгүй тэгээр хэрхэн бичсэн зэргийг харуулсан шалгаруулжээ. Монгол бичгээр ямар нэгэн уралдаанд ороход одоо би одоо ингээ монголоор бахархдаг, би одоо ингээ босоо бичгээрээ бахархдаг гэдэг утгаараа оролцох нь хамгийн гоё. Тэгээд яг тэр зүйлээсээ хүртэл ингээ маш гоё ингээ мэдрэмжийг авдаг. Ямар ч тийм ядрах зүйлийг мэдэрдэг. Тэгээд жоохон монголоор бахархдаг гэх юм уу? Босоо монгол бичгээрээ Монгол улс ганцхан босоо бичгээр бичдгээрээ маш тийм алдартай учраас би монгол бичих үнэхээр их дуртай. Баг сургууль Лигамбл монгол бичгээр одоо сурж ирсэн зүйл тухайн үед бол бас нөгөө монгол бичих багш байж ирсэн учраас одоо өөжийн тэм нөлөө бас байж магадгүй. Тэгээд өөрийгөө нэгжэрж монгол үндэстэн болсны хувьд өөрийн үндэсний хаана одоо өв соёлыг бас нэг одоо мартаж болохгүй гэх юм уу. Тэгэж тийм одоо бодлоос би оролцсон байгаа. Монгол туурхтны миний Монгол бичиг олон улсын уралдааны зорилго нь 1000 жилийн төвхтэй үндэсний монгол бичгийг сурах, сургах, сурталчлах, түгээн дэлгэрүүлж, монгол бичиг монгол хэлтэй холбоотой төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, эрчимжүүлж, үндэсний шашин, түүх соёлын их сурвалжийг танин мэдүүлэхэд оршиж байна. Зарим зүйл олон хүн ирнэ, зарим хүн бага ирнэ, Бурайдаас ирнэ ирдэг, Туваагаас ирдэг, өр Монголоос ирдэг те ер нь. Монголын оролцогч нар ирс сайжирч шүү дээ. Энэ нөгөө төрийн бодлоготой бас холбоотой байдаг болов уу гэж бодож байгаа л да. Энэ тэр маш чухал байдаг юм байна. Одоо энэ Яшийн босгоо оноон дотор монгол үгээр монгол хэлээр суйрлаад тэрийг давсан улсуудад өгж байгаа шүү дээ. Яш өгж байгаа. Тэгэнгүүт монгол хүүхдүүд чинь өөрсдөө монгол хэл дээрээ монгол үсгээр маш хурдан зураад маш хурдан сайжирсан. Анхны жилүүд бол ер нь маш муу байсан шүү дээ. Нийтээрээ. Одоо бол эрс сайжирсан. Энэхүү 10 дахь жилдээ болсон Монгол туурхтны миний Монгол бичиг олон улсын уралдаан амжилттай өндөрлөө.
Уралдаанд ирсэн бүтээлүүдийг эх 5 дуусны 2-ын хүртэл Гандан төвчлэн хийдийн Бат цагаан дугуйд очиж үзэж харах боломжтой юм. Доржин цэнгэн юу Евгений Павлов Аист Глобал. Туулын хурдны зам төсөл зогсноор манай улс өдөрт 110 сая төгрөгийн алдагдал хүлээж байна гэж нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Одоёр мэдгдлээ. Гэхдээ үүнээс илүүтэй ирээдүйд Улаанбаатар хот болоод 5 аймгийн 37 сумын хүн зон ундны устай байх үгүй юу гэдэг нь тодорхойгүй болчиход байгаа юм. Уг асуудлыг тодруулахаар манай сэтгүүлч түүнтэй уулзаж ярилцжээ. Засгийн газрын өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаас туулын хурдны зам төслийг төр зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой төслийн хэрэгжих хугацаа сунжирч эхэлсэн. Хэрвээ энэ мэт үйл ойлголцол үүсвэл захиалагч болоод гүйцэтгэгч талууд олон улсын арбитрийн шүүхээр шийдвэрлэх гэрээ байгуулсан байна. Мөн төсөл гүйцэтгэх гэрээгээр төсөл ямар нэгэн байдлаар төр зогсвол алданг заавал тооцох тухай тусгажээ. Туулын хурдны замыг зогсоохоор засгийн газрын тогтоол гарсан байгаа. За тэгээд туулын хурдны зам дээр зогсоосоос үүдээд дэлхийн худалдааны байгууллагч гэдэг үүнийхэн дагуу тендер зарласан. Тэгээд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс орнууд альж улс орн бол ороод тендерт орох бүрэн боломжтой. За үүнийг дагаад олон улсын гэрээний нөхцөл байдал үүссэн тохиолдолд арбитрийн шүүх төр явдаг. За энэ дээр бол аль талаасаа хамаарч төслийн хэрэгжих хугацаа маань удаашрсан байна. Үүнээсээ бодоод алданг нь болохоор нэг өдрийн 110 сая төгрөгийн байдлаар бол алдангаар бол тооцогдож явах юм. Тэгэхээр энэ яг аль гүйцэтгэгч талаасаа байна уу, захиалагч талаасаа байна уу гэдгээс хамаарат аль талаасаа үүдэж төслийн гэрээний хугацаа маань 2028 оны 8 дугаар сарын 15 өдөр бол байгаа. За үүнийг 28 оны 8 дугаар сарын 15-наас хойшоо хэрвээ сунгах юм бол энэ өдрийн алданг нь 110 сая төгрөг байх. Гэхдээ алданг тооцоогоос илүүтэй ирээдүйд бид ундны устай байх уу? Эсвэл Африкийн орнууд шиг болох уу гэдэг хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Тэгвэл хурдны зам голын байгаль экологид ямар нэгэн сөрөг нөлөөгүй, голын ус ширгэхгүй, ундны устай ямар ч холбоогүй гэдгийг албаны хүн онцолж байна. Үүний дээр туулын үерийн хамгаалтын даланг давхар шийднэ. Ойр орчимд байгаа орон сууцны байшин болон хүмүүст сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж байна. За судлаач гэдэг байгаа. Яг мэрэгжлийн хүн мөн үү биш үү гэдгийг бас манайхан бас ойлгох хэрэгтэй байна. За яг мэрэгжлийн экспертүүд туулголын усанд ямар нэгэн нөлөө байхгүй, туулгол ширгэхгүй. Энийг бол бүр баттай бүх экспертүүд хэлж байна. Манай Баранчлон багш хэлж байна, ганц зэрэг эксперт хэлж байна, даваа доктор хэлж байна, Туулгол маань өөрөө хурд тунцаар тэжээгддэг 70%. Тэгэхээр хурд тунц ихтэй байх юм бол бороо их орвол туулголын ус их байна гэсэн үг. Хинтийн нуруунд дээр бороо их орвол туулгол ус ихтэй байна гэсэн үг. Хинтийн нуруунд дээр бороо бага орвол туулгол ус багтай байна гэсэн үг. За туулгол маань ундны ус нөлөөлөх үү? Нөлөө байхгүй. За ундны ус гүний уснаас тэжээгддэг их үүсвэрүүд маань өөрөө гачуурт дээр байгаа хар усны тохой гачуурт. За дараагийнх нь болохоор цэцэрлэг хүрээлэн байгаа төв их үүсвэр байна. За доод их үүсвэр дээр бол магнез зөлийн сангаар хийгдэж байгаа ашиглалтанд орж байгаа энэ их үүсвэрүүд. Эдгээр байршлууд дээр туулын хурдны зам ямар нэгэн байдлаар худгуудтай ойртсон юм бол нэг ч байхгүй. Хурдны зам барихад хүмүүсийн дургуйцал ундууцлыг хамгийн ихээр хүргэсэн зүйл бол туулын бургасыг ихээр хятсан явдал юм. Тэгвэл албаны хүний хэлж байгаагаар геологийн өрөмдлөг хийхийн тулд түр зам гаргах шаардлагатай байснаас үүдэн бургасыг зайлуулжээ. Мөн байгаль орчны үнэлгээ гарсан түүний дагуу ажил явагдана гэж байна. Өнөөдрийн байдлаар уг төслийн хүрээнд кемпийн түр бэлтгэл ажил болон дам нуурах зүтгэх талбай, бетон зурамгийн үйлдэлүүд угсрагджээ. Мөн инженерийн зөвлөх компани болон захиалагч талын төлөөлөл суух түр барилгууд баригдсан байна. Манай телевиз зам барьснаар үүдэн гарах нөлөөллийг судлаачдын байр сууриас суурлаар хүргэсэн. Энэ удаад албаны хүний байр суурийг инхүү хүргэж байна. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг үргэлжлүүлэн хүргэнэ. Жанчивтэрч Баттэрч, Евгений Павлов, Бүрвсрэн Марлма, Аист Глобал.
Соёлын тэргүүний ажилд Орос улбаны улсын Бурайд улсын гавьяат жүжигчин Амархуу Увс аймгийн Ойрд театрт энэ сарын 24-нд тоглолт хийжээ. Харин тоглолт болохын өмнө дуучин болон театрын албаа агчдын дунд үл ойлголцол үүссэн байна. За энэ талаар Ойрд театр болон дуучин Амархуу нар тус мэдээлэл хийгээд байна. Болсон үйл явдлын талаар Ойрд театрын удирдлага байгаа бүх нөөц боломжоо шавхан бид ажилласан. Бидэнд баярлан талархснаа илэрхийлээд гар бариад гарсан хүн цаг үеийн нөхцөл байдлыг ойлгохгүйгээр хэд нэг талыг барьсан лайвыг олон нийтийн сүлжээнд байршуулсанд харамсаж байна. Альж тоглолтын явцад алдаа дутагдал гарсан тохиолдолд маш шуурхай хилэлцэж засас залруулан ажилдаг гэсэн байна. Мөн энэ талаар Увс аймгийн удирдах албан тушаалтан жиргэж тос нэмсэн юм. Харин дуучин Амархуу энэ талаар захим сүлжээнд жиргэхдээ би Увс аймгийн ард иргэдээсээ уучлалгүймаар байна. Та бүгдийг хүндэлж авдаг. Харин Увсын театрынхантай холбоотой зүйлийг гуйлж байгаад харамсаж байна. Мөн ямар нэгэн байдлаар Увс аймгийн удирдлагатай хамаатай зүйлийг би яриаггүй гэж мэдээлсэн юм. Энэхүү мэдээлэлээс хэсэгхэн хугацааны дараа дуучин Амархуу Увсын ард иргэдэд талархаж явдгаа дахин илэрхийлээд хүний муг үзэж хүнд гай болох хүсэл надад огтхонч байхгүй тул энэ асуудлыг орхидоо Увсын театрын ажилчид илүү их соён гэгэрүүлэх, илүү их сэтгэл гаргаж ажиллаарай гэж хүсье гэж захимд бичжээ. Одоо харин зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргэе. Нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжлөд дэд бүтцийн асуудал хариуцсан 1-р орлогч Даваа Далайг 48 цагийн хугацаатай баривчлан саатуулад байна. Туулан хүртний замтай холбоотой түүнд авилгатай тэмцэх газраас хэрэг бүртгэл нээн хянан шалгаж эхэлсэн. Түүний эхнэр ах туяагийн компани туулын хурдны зам төслөөс 20 тэрбум төгрөгийн тендер авсан. Төрсөн дүү Мөнх Далай нь Улаанбаатар метро төслийн дараагаар ажилладаг. Яг одоо явагдаж байгаа нээлттэй тендерт өрсөлдөж байгаа 3 Монгол компани нэг нь 2024 он хүртэл анх туяагийн нэрээр байсан компани байн зэрэгээр шүүмжлэлт өртөөд байна. Түүний хамт Авангард уран дизайн and engineering хариуцлагатай хувьцат компани гүйцэтгэх захирал бэлгүүн Абонг хариуцлагатай хувьцат компанийн нягтлан бодогч Болормоо нарыг саатуулжээ. Түүнчлэн авилгатай тэмцэх газраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Сэргэлэн Батар нарын 2 хүнийг 48 цагийн хугацаатай төр саатуулжээ. Professional Stroy компаниг хамтран эзэмшдэг Сэргэлэн Батар мөнх сайхан нар нь Сэлб дэд төв төслийн хүрээнд 230 гаруй тэрбум төгрөгийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй авсан байж болзошгүй байна. Сэргэлэн охин Янсун цувралын хан Гитэгийн дүрээр монголчуудад танил болсон Солонгосын нэрт жүжигчин Жан Хёг 7 дугаар сарын 11-нд болох 10,000 морьтны ёслолын жагсаалд Мянгатын баатрын дүрээр оролцсон. Жан Хёгоос гадна жагсаалд Тэв дэлхийн алдартнууд морины элч төлөөлөгчд болох юм а. Тэрээр саяхан манай улсад KBS телевизийн бүтээж байгаа Түүхэн Олонгит киноны зураг авалтад оролцоод мөн Монгол адууны диважин нийгэмд үйлчлэх төрөмс байгууллагын тэргүүн Наранбаатархын хамт телевизийн ярилцлагад оролцсон байна. Сонгуулийн ерхий хорооны мэдээлэл сургалт хийх баг өнөөдрөөс орон нутагт ажиллаж эхэллээ. Нөхөн сонгуульд товлон зарласан 16 аймгийн сонгуулийн хороодод сонгууль зохион байгуулах, улс төрийн намуудад улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалт зохион байгуулна. Үүний дараагаар сумдад ажиллах бөгөөд сумын сонгуулийн хороодод зориулсан сургалт эх 5 дугаар сарын 3-наас эхэлнэ. Улаанбаатар хотын мод өвлөн улирд утаад ортогт хаврын улиралд тоос тосонцорт дарагдаж бүглэрсэн байдаг. Тиймээс нэмэх 10 градусын усаар жил бүр угааж цэвэрлэдэг. Ялангуяа шилмүст модны амсрын эрхтнийг цэвэрлэх, мөчр салаанд чийг өгөх, хурдан ургахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгай зориултын борожуулагчаар угаадаг. Ингэхдээ хүйтэн усаар угаавал мод цочирч хатгаа авах эрсдэлтэй учир усыг нэг өдөр хонуулж бүлээс гэж орчны температуртай ижил болгосны дараагаар хэрэглэдэг байна.
Бурайдын 22 коллеж ихтэй сургуулийн 5,000 оюутныг хамарсан Оросын оюутны хавар уралдааны тэргүүн бариг бүгд найрамдагчдын багшийн сургууль болон Бурайд их сургуулийн баг тус тус эзэллээ. Та бүхэн бол Бурайдын төдийгүй Орос улсын баяр бахархал юм. Ёстой мундаг энэ чигээр байгаарай гэж Бурайдын тэргүүн Алексей Цыденов тэдэнд аваргын цамыг гартуулахдаа хэлжээ. Одоо төрүүлсэн багууд Бурайд улсыг төлөөлөн Хабаровск, Красноярскд болох бүх холбоотын шалгаруулалтад оролцох юм. Ice Club-ийн цөөн хорвоо мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Улаан үдийн агаарын хаалгыг Монгол бичиг хэв маягаар чимжээ. Бурайдын зочдыг тус бүгд найрамдах улсын төрийн дуудлын мөрүүдийг буулгасан дааван бүтээлүүд тогтож байна. Жуулчид Оросын өөр ямар ч хотод үүнтэй төстэй зүйл харж байгаагүй гэдгээ хэлж байна. Харин монголчуудын бидний хувьд энэ нь өөрийн соёлоороо бахархах бас нэгэн томоохон шалтгаан юм а. Монгол бичиг хэв маягаар бичсэн Бурайдын төрийн дуудлын мөрөөд бүхий 21 даван бүтээл улаан үдийн нисэх онгоцны буудлын шинэ терминалыг чимлээ. Эдгээрийн зохиолчд нь Хеп Хаб бүтээлч үйлдвэрлэлийн төвийн резидент, уран бүтээлч Ася Легдинова болон Янжима Батуева нар юм а. Бүсгүйчүүд эдгээр бүтээл дээр 2-7 хоног орчим ажиллажээ. Тус бүр нь бүтээлдээ өөрийн гэсэн хувийн өнгө айсыг шингээсэн байна. Тухайлбал Янжима ааваасаа өвлөж авсан эртний тамганы дардсыг үлдээжээ. Монгол бичиг Бурайдад улам бүр түгээмэл болж байна. Улаан үдэд урамчлалын хэд хэдэн эстүүд аль хэдийн үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү эртний урлагт суралцах хүсэлтэй хүмүүсийн тоож нэмэгдсээр байна. Гадаадаас ирсэн нэг эмэгтэйтэй холбоотой тохиолдлыг би санаж байна. Тэр надад улаан үд Оросын бусад хотуудаас ихээхэн ялгаатай гэж хэлсэн. Манай хотын хаяг самбар дээр харсан хуучин монгол бичиг уран бичлэг нь л ийм сэтгэл төрүүлдэг гэсэн. Өөрөөр хэлбэл Орост биш, харин Азийн хаан ихтэй өөр улсад байгаа мэт мэдрэмж төрүүлдэг гэж тэр хэлсэн юм а. Урамчлалын үзэсгэлэн нь сайн уу тэнгэрээ нийгэм соёлын томоохон төслийн хаалтын үйл ажиллагаа юм. Төслийг Хеп-Хаб бүтээлч үйлдвэрлэлийн төв Вебцик Российской Федерации төрийн корпорацийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Сергей Тучков, Мария Хахунова, Николай Дулбаев, Ice Global. Хүүхдээ урлан бүтээгдэхүүн багш сурагчдын хийсэн бүтээлийг дуудлах худалдаагаар худалдаан борлуулж ашиг орлогоор нь төвийн тогтчлт болоод сан хөмөргийг шинжлэх боломжтой гэж үзэж байна. За энэ талаар нийслэлийн төр захиргааны байгууллагаас холбогдох судалгааг эхлүүлжээ. Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн анх 1988 онд сүрлэн урлал дээр үндэслэн үүсгэн байгуулагджээ. Өдгөө тус төвд 17 төрлийн 24 дугуулан ажиллаж түүнд 2000 орчим хүүхэд суралцж байна. Төвийн 24 уран бүтээлч багш нар дүрслэх болон гар урлалын чиглэлээр хүүхдүүдийг сурган хөгжүүлж байна. Тодорхойлбол сүрлэн сүлжмэл, наамал, хувцас загвар, уран баримл, шүрэн урлал, хүүхэлдэйн бэлэг дурсгал, зөөлөн тоглоомын зэрэг дугуйлангууд хичээлж байна. Саяхан Хотын дарга Нямбаатар тус төвд зочилж багш сурагчдын хамтран хийсэн бүтээлийг нийслэлийн байгууллагад худалдан авч сан хөмөргийг шинжлэх боломжийг судалж байгаа талаар мэдээлжээ. Энэ мэдээлэл тус төвийнхэнд гэгээлэг сайхан хүлээлт үүсгэжээ. Хотын засаг дарга Нямбаатар дарга маань ер нь бол бас энэ хүүхдийн бүтээлийг хүүхдийн хөгжлийг дэмжих үүднээс мөн одоо уран бүтээлч багш нарыг дэмжих үүднээс энэ уран бүтээлийг ер нь борлуулалтанд гаргах боломжтой бол одоо дуудлага худалдаагаар оруулж сонирхож байгаа хүмүүст нь зарж борлуулах эргүүлээд одоо орлогын одоо тухайн хүүхдэд болон багшид тийм ээ төвлөрүүлэх ийм боломж байгаа хэсэг талаар одоо тэр лайв дээр үл ярилцчихсэн. Тэгээ бид нар бас одоо энэ боломжийн талаар судалж байна. Тэгээд манайх өөрөө нийслэлийн харьяа байгууллага учраас одоо дур мэдэж бол шийдвэр гаргах боломжгүй. Тийм учраас бид нар судлаад хүсэлтээ өгөөд тэгээ нийслэлийн иргэдийн хурлаар одоо болох хэсэг талаар батлагдж түүний дараа энэ үйл ажиллагаа явагдана. Хүүхдийн урлан бүтээгдэхүүн өв соёлоо дээдэлдэг бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ гэсэн эрхэм зорилготой. Тэр үүднээсээ хүүхдийн хөгжил чиглэсэн үзэсгэлэнг сард 1-2 удаа тогтмол зохион байгуулдаг байна. Мөн үүний зэрэгцээ Монгол өв соёл, уламжил зан заншил, ялангуяа их хэл бичиг соёлыг хүүхдүүдэд өвлүүлэх талаар ихээхэн анхаарч ажиллаж байна. Хамгийн сүүлд бид нар багш нарын одоо
Artcraft гэж жил болго уламжлалт болгон зохион байгуулалт үзэсгэлэнгээ 15 дахь жилдээ хийлээ. Энэ болохоор багш нарын одоо ур чадварыг олон нийтэд сурчлан таниулах зорилготой ийм үзэсгэлэн байгаа. За мөн одоо манай сурагчдын бие даасан үзэсгэлэнгүүд одоо өнгөрсөн жилийн жил маш их гарч байгаа. Тэгээд одоо та бүхэн бас доошоо галерейд үзээрэй. Манай Утганбаатар гэдэг уран зургийн ангийн одоо хүүхдийн бие даасан үзэсгэлэн гарсан юм байгаа. 5 дахь жилдээ суралцж байгаа. Тэгээд тухайн үзэсгэлэнгээс бас манай хүүхдүүд хэр төвшөнд суралцдгийг, ер нь урлан бүтээх төвд хүүхэд 5 жил суралцахад хэр хэмжээний одоо чадвар эзэмшдгийг гэдгийг бол энэ доорх үзэсгэлэнгээс бол бэлтгэний харж болно. Тус төвийн барилга нь нийслэлийн түүх соёлын дурсгал барилгад багтдаг. Энэ утгаараа гадна дотны маш олон хүмүүс тус барилгыг ихэд сонирхон хийж үздэг байна. Тус төвийн 9 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа сурчлах үүднээс төвийн дотор талын ханыг галерей маягаар засч тохижуулжээ. Мөн тус төвийн цаашид нийслэлийн алслагдсан дүүрэг хороодод өөрийн салбар дугуйлангуудыг байгуулахаар зорж ажиллаж байна. Чанчуудаж Баттар, Евгений Павлов, Бүрүсрэн Марлма, Ice Global. Төр хувийн хвшлийн түншлэл хөрөнгө оруулалтын боломж 7 хоногийн арга хэмжээ өнгөрөгч 7 хоногт болж өнгөрлөө. Арга хэмжээний хүрээнд төр хувийн хвшлийн түншлэлийн форумыг зохион байгууллаа. Форумыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Америк нэгдсэн улсын худалдааны яамны арилжааны эрх зүйн хөт дэмжих хөтөлбөр болон Азийн хөгжлийн банк, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн яам хамтран зохион байгууллаа. 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ форумд манай улсын салбар бүрийн төлөөлөл оролцсон юм. Форумын үеэр төр хувийн хвшлийн түншлэлээ хэрэгжүүлж болох төслүүдийг танилцууллаа. Төр хувийн хвшлийн түншлийн төв дээр судлагдж байгаа 15 төслийг танилцууллаа. Хоёрдугаар Монгол Улсын засгийн газрын богино болон дунд хэмжээний бодлогын бичиг баримтад тусгагдсан төслүүдийг бас хөрөнгө оруулагч нар болон одоо хувийн хвшлийн түншлэгч нартай ингээд танилцуулсан юм арга хэмжээ болж байна. Бас олон улсын байгууллагууд бол бас энэ төр хувийн хвшлийн түншлэлээр одоо хэрэгжүүлж байсан төслүүдээ танилцуулж байна. Бас цаашдаа юунд анхаарах уу гэдэг тал дээр бас ярилцж байна. Дархуул аймгийн хувьд бэлэн дэд бүтц дээр төр хувийн хвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх асуудлыг судалж байна гэж холбогдох мэргэжилт нь ярьж байна. Одоогоор ямар нэгэн байдлаар төсөл хэрэгжиж эхлэегүй байна. Мөн орон нутагт иргэд аж ахуйн нэгжүүд төр хувийн хвшлийн түншлэлийн тухай мэдээлэлгүй байгаа гэлээ. Аж ахуйн нэгж байгуул энэ талаар ер нь мэдээлэл хомс ах. Урд нь иймэрхүү төрлийн гэрэнүүд концессийн тухай хуулиар ч юм уу явдаг гэсэн бол энэ төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль ч өөрөө 2024 оноос батлагдаад дөнгөж шинэ залуу хууль болоод явж байгаа. Тэнгүүд ерөнхийдөө төр нэрнээс нь ахуулаад зүгээр ер нь харахад бол энэ хууль амар ойлгомжтой юм шиг надад санагдаж байгаа. Яагаад тэгэхээр төр болон хувийн хвшил хуулийн этгээд хоорондоо түншлээд одоо бизнес үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулахыг л түншлэл гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Гэхдээ энийг нь бүр илүү нарийн хуульчлаад түншлэлийн төрлүүдийг ингээд хэлбэржүүлээд өгсөн. Ийм учраас хэрвээ одоо энгийн иргэн хүртэл энэ зүйлийг уншаад ер нь ойлгомжтой хуулийн төсөл болсон байхаа гэж бодож байна. Төр хувийн хвшлийн түншлэлийн хуульд өнгөрөх шонд өөрчлөлт орсноо давуу тал бий болсон. Нэгд бүх аймаг төслийг хэрэгжүүлэх боломжтой болжээ. Орон нутаг төсөл хөгжүүлэх тийм боломжтой болж байгаа. Одоо улсын төсөөс татаас авдаггүй аймагуд л төсөл санаачлах хэрэгтэй байсан бол одоо бүх аймагуд одоо төсөл санаачлах хэрэгтэй болж байна. Ахад нэг хоёрдугаарт гэвэл одоо хуулийн маань процесс жоохон давхцалтай удаан байсан бол процессоо гээд шахаад процессын давхцал байхгүй болоод хоног хугацааны хувьд бол бас төсөл хөгжүүлэх судлах хугацааг нэлээд богиносгосон юм ач холбогдолтой байна. Төр хувийн хвшлийн түншлэл дэлхийд 1970-аад оноос хэрэгжиж эхэлжээ. Энэ хөтөлбөрийг хөгжүүлэхдээ Монгол улсын нөхцөл байдлыг маш сайн судалж, ямар чиглэлд хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэйг гадны мэргэжилтнүүд зөвлөж байна. Очень большая страна по территории. Монгол улс маш том нутагтай, маш цөөхөн хүн амтай. Хэрэг зүүнээс баруун хөлийг холбосон маш том зам бариул хэн түүгээр явах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс транзит автозамыг барихад анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар бидний анхаарлыг татж байгаа зүйл бол эрчим хүч. Өргөн уудам нутаг үл зөнгөө налтай байдаг нь. Тиймээс 2-3 жилийн дараа энд нар салхины эрчим хүч үүсгэж ашиглах явцад тесрэлт болно гэж бодож байна. Нийгмийн салбарт төр хувийн хвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхдээ жишээлбэл сургууль цэцэрлэг барихтаа бүх баригдах сургууль цэцэрлэгийг нэг багцад багтаан хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэйг зөвлөж байна. Харин баригдсны дараа иргэд үнэгүй үйлчлэл явна. Үүний дараа тодорхой хугацаанд тухайн аж ахуйн нэгжүүдийг төрөөс дэмжих хэрэгтэй гэлээ. Төр хувийн хвшлийн форум 2026 зохион байгуулагдсанаар төрийн бодлого, хувийн хвшлийн оролцоо, олон улсын санхүүжилтийн их усрыг төвлөрүүлэх, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж форумд оролцогчид үзэж байна. Доржин Цэнгэнжи, Евгений Павлов, Ice Global.
Азийн элсний 6 дахь наадамд манай улсын 50 орчим тамирчид спортын 8 төрөлд өрсөлдөж байна. Ирэх сард болох бүхийн барилдаан оюутны авраг шалгаруулах барилдаанаар эхлэх юм. Улаанбаатар марафоны бүртгэл хаагдахад 5 хоног үлдээд байна. Ирэх өдрүүдэд болох тэмцээн уралдаанаас толилуулъя. Бүгд найрамдах Хятад ард улсын саний аралд болж байгаа Азийн элсний 6 дугаар наадамд манай улс одоогоор 2 хүрэл медаль хүртээд байна. Үүгээрээ Бангладеш, Япон, Балб, Пакистан, Сауди Арабын урд жагсаж байна. Тодорхойлбол тулааны спортын jiu-jitsu төрөлд эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд монголчин, 57 кг-ийн жинд шүрэн цэцэг нар хүрэл медаль хүртжээ. Өнөөдөр тэмцээн задгай талбайн усан цэлэлтийн буйхаа уралдаан элсний кабади, текбол төрлөөр үргэлжилнэ. Мөн 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг хэсгийн шатанд Шри-Ланктай өрсөлдөн. Түнчлэн элсний гандболын төрөлд эрчүүд Йорданы багтай тоглоно. Монголын үндэсний бүхэн холбооноос ирэх 5 дугаар сард нийт 14 удаагийн барилдааныг зохион байгуулах гэж байна. Барилдаан энэ Баасан гарагт оюутны улсын авраг шалгаруулах барилдаанаар эхэлнэ. Залуу хүчтнүүд жингийн ангилал утас бүрээр өрсөлдөж аврагаа тодруулна. Үргэлжлээд Best Buzzer төслийн хүрээнд шилдэг 64 бүхийн суглаад барилдаан болно. Мөн Монгол улсын алдарт арслан Нахиу хэмээх Санж сүрэнгийн нэрмжит аймаг цэргийн цолтой 512 бүхийн томоохон барилдаан тус болох юм. Улаанбаатар марафон 2026 олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 5 хоног үлдээд байна. Марафон 5 дугаар сарын 23-нд болох бөгөөд гүйлтийн үндсэн 5 төрлөөр зохион байгуулагдана. Үүнд 42 км 195 метрийн бүтэн марафон, 21 км 95 метрийн хагас марафон, 10 км спорт гүйлт, 5 км эрүүл мэндийн гүйлт, 1.5 км гэр бүлийн гүйлт зэрэг багтаж байна. Гүйлтэд оролцогчдыг энэ сарын 1-ний хүртэл бүртгэх бөгөөд Hype аппликейшн болон Улаанбаатар цэг марафон цэг эмээн захим хуудасаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Мэргэжлийн сумагийн 5 дугаар сард болох тэмцээнд дээд зэнданд манай 6 бүх барилдан Чансагаар Якудзуна Хош Ёрё Бямс сүрэн, Озаки Киришима лав сүрэн, Майгашарагийн зүүнний 7 дугаарт Чиошима мөнх сайхан, зүүнний 8 дугаарт Ошома Дэлгэр баяр, барууны 8 дугаарт Асахакур Ю Жамян тогтох, барууны 13-т Тамаваши мөнх харгалнаар тус бичигджээ. Тэмцээн 5 дугаар сарын 10-нд эхэлж 7 хоногийн турш үргэлжилнэ. Ice Global спортын эргэн тойронд болж байгаа үйл явдлаас танилцууллаа. Дулаараа хараахан болоогүй байна. Зарим үед өдөртөө халуун байгаа ч дараа өдөр нь эрсгүүтэрч цаг агаарын төлөв байдал тогтворгүй хിവэрэ байна. Түүнчлэн хуурай шилтийн үйлрэлд үргэлжилж байгааг холбогдох албанаас сануулсаар байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын Чичин багийн нутаг Чичин гэдэг газар ойн төмөртэй байна. Төмрийг унтраахаар аймгийн онцгой байдлын газрын албахагчид сум мэрэгчлийн ангийнхан ажиллаж байна. Хөвсгөлтэй адил 17 аймаг их хуурай шилттэй байна. Харин Өмнө говь Сүхбаатар, Дорно говийн их нутаг, Ховд говь Алтай, Баян хонгор, Өвөр хангай, Дунд говийн өмнөд хэсгээр хуурай шилт нэн их байгааг холбогдох албаныхан сануулсаар байна. Мөн хангалттай дулаарах цаг болоогүй байна. Тодорхойлбол 28-нд Увс нуурын хотгор, Монгол Алтай уулхраг нутгаар, 29-нд Баруун болон Төвийн аймагуудын нутгийн Баруун болон хойд хэсгээр, 30-нд Баруун аймагуудын нутгийн өмнөд, Зүүн аймагуудын нутгийн хойд хэсэг, Төвийн аймагуудын нутгийн зарим газраар бороо нойтонцос орно. Салхины эрч секундэд 15-аас 17 м хүрч ширүүсэж шорон шурга шуурна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь тал хэрийн нутгаар дулаан байх боловч 29-нд нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсгийг улс цагуур орчны шинжилгээний байгууллагаас мэдээллээ. Хэрхэм үзэгчдээ Ice Global мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсан баярлалаа. Баяртай.